Сайн цаанаар яг юм багш энэ байна. Урагш тавгах байрлал нь хэвлийн сул махыг арилгаж нурууны хазаалтыг засдаг. Мөн нурууны булчин шүрмсийг суллаж амраадаг байрлал байгаа. Өөр төвтэйхэн зангил саасан байрлалаас хоёр хөлийн урагшинжийн. Энэс баруун хөлийн өвдөг ноглон өөрлөгөө татаад 103 руугаа улаар нь нааж өгөөрэй. Амьсгал аваад хоёр гарыг дээш нь өргөөд амьсгалыг гаргахтаа урагшаага бүтэн тонгоогоод хоёр гар хөлийн уулнаас бариад нүрийг шилбэрүү дарлаа. Энэ байдлаас дээш өнгөж хараад нуруугаа засъя. Нуруугаа цэглэе. Эндээсээ дахин доошо бүтэн тонгоогоод өшөө илүү доошо бүтэн тонгоож нүрийг шилбэрүү дараа. Яг энэ байдлаа 3-аас 5 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Эндээс хоёр гарыг суллаа, толгой дээр авлаа. Амьсгал гарган гарыг доош нь болгоё. Нээсээ дахин хоёр хөлийг урагшаад чигээд нөгөө хөл дээр мөн адил татна. Зүүн хөлийг өөрлөгөө татна нуглаад улыг нь 13-ыг сайн нааж өгье. Амьсгал аваа хоёр гар толгой дээр дээш нь өргөл нуруугаа цэглэлээ. Амьсгалаа гарахдаа доошо бүтэн тонгоогоод хөлийн уулнаас гараад байдлаа нүрийн шилбэрүү даръя. Урагшаа өнгөж харахтаа нуруугаа цэглээд амьсгалаа гарахдаа дахин доошо тонгоогоод өшөө илүү бүтэн доошо тонгоогоод нүрийг шилбэрүү дарлаа. Эндээ 3-аас 5 удаа гүнзгий амьсгал аваад хагаарай. Хоёр гарыг суллаа, дээш нь өргөн амьсгал авлаа. Амьсгалаа гарахдаа хоёр гар доошо сулж буулгаад өөртөө хэвтийгнэр хөлөө засаа замласаа. Энэ байрлалд амьсгалаа ажиглан хэсэгсэн.